Гэр бүл гэж юу вэ? Гэр бүл гэж эхнэр нөхрийн хайр сэтгэлийн харилцаан дээр үндэслэн эцэг эх үр хүүхдийг багтаасан нийгмийн анхдагч нэгж юм. Монгол улсын хэмжээнд 2017 онд 10,339 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,448 гэр бүл гэрлэлтэд цуцлуулж байсан бол 2019 онд 10,721 хос гэрлэлтэд бүртгүүлж, 2,713 хос гэрлэлтэд аль биесээр цуцлуулжээ. Энэхүү статистик дунджаас харахад жилд дунджаар гэрлэлт 3.7%-аар, гэрлэлт цуцлалт 10.8%-аар нэмэгдсэн байна. Гэр бүл саллтын хор уршиг гэр бүлийн бүх гишүүдэд тэр дундаас хүүхдэд хамгийн их нөлөөлж байна. Таны гэр бүл ойр орчимд гэр бүл цуцлалтанд хамгийн ихээр нөлөөлж байгаа дараах хүчин зүйлүүд. Гэр бүлээс гадуур харилцаатай, архины хамааралтай, хардталтаас үүдэлтэй гэр бүлийн халуун дулаан уур амьсгал алдагдаж, үл ойлголцох байдал үүсэж байна уу? Тэгвэл нийслэлийн гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, олон улсын Улаанбаатарын их сургуулийн гэр бүл судлалын тэнхимтэй хамтран гэр бүлийн зөвлөгөө боловсролын онл арга зүйн төвийг байгуулж, гэр бүлийн тогтвортой байдлыг дэмжих, гэр бүлийг хамгаалах, хувь хүнд үзүүлэх ганцаарчилсан хосын, бүлгийн, утсаар болон онлайн бусад хэлбэрээр та бүхэнд үн төлбөргүй зөвлөгөө өгч үйлчлэнэ. Энэхүү төв нь олон улсын Улаанбаатар их сургуулийн хичээлийн веб байрны 209 тоотод байрлаж байна. Таны гэр бүл дахин давтагдашгүй үнэт зүйл. Гэр бүлийн зөвлөгөө боловсролын онл арга зүйн төвөөс хоримтлал үүсгэх арга сэдвээр олон улсын Улаанбаатар их сургуулийн багш дэд доктор профессор Оюнсүрэн багш маань та бүхэнд өнөөдрийн хичээлийг орхуулнаа. Өнөөдрийн хичээлийн сэдэв бол өрхийн хуримтлал гэсэн сэдэв байгаа. За тэгэхээр хуримтлал гэж юу вэ гэсэн асуулт гарч ирж байгаа. Тэгэхээр хуримтлал гэдэг бол тухайн өрхийн хувьд яг орлогынхон тодорхой хэсгийг ирээдүйдээ зарцуулах зорилготой энэ санхүүгийн сахилга батыг бол хэлж байгаа. Тэгэхээр тухайн өрхөд маань одоо юу гэдэг нь те орлого гэдэг зүйл маань хэрэглээ болон хуримтлал гэсэн зүйлдээ зарцуулах ийм одоо тэнцвэртэй байдлыг бол хадгалж явах хэрэгтэй байдаг. За тэгэхээр хуримтлал үүсгэх ямар алхмууд байд юм бэ гэдгийг бүгдээрээ ярилцъя. Жишээлх юм бол хуримтлал үүсгэнэ гэдэг бол хүн өнөөдөр шууд бодоод би мөнгөө хуримтлуулна, би хадгаламжтай болно гэд гинтийн сэтгэл хөөрөл шийдвэрээр бол хуримтлалыг хийх юм бол энэ маань өөрөө төлөвлөгөөтэй зорилготой хуримтлал болж чаддаг байгаа. За тэгэхээр хуримтлал үүсгэх хэд хэдэн маш энгийн одоо хялбархан аргууд байдаг. Жишээлх юм бол нэгдүгээрт нь орлого буюу зарлаа бүртгэж эхлэх хэрэгтэй. Бид нар нөгөө өрхийн төсвийн тухай ярьж байхад орлого зарлагыг өдөр болгон бичих юм бол өөрийнхөө хэрэглээний онцлогоо мэддэг гэж хэлсэн. За хоёрдугаарт нь орлого зарлагаа бичиж байгаа хүн хэмнэж болох зардлуудаа ажиглаа сурчдаг. Тэгэхээр нөгөө хэмнэх боломжтой зардлуудыг багасгаад ирэх юм бол өрхөд хуримтлал үүсгэх боломж нь гарч ирдэг гэсэн үг. За гуравт нь хуримтлал хийж болох хэмжээгээ тодорхойлох ёстой. Хүмүүс заримдаа сэтгэл хөдлөл одоо шийдвэр гаргахдаа магадгүй орлогоосоо маш их өндөр дүнтэйгээр хуримтлал хийгээд эхэлждэг. Энэ маань эргээд тухайн өрхийн санхүүд одоо юу гэдэг нь те тодорхой хэмжээний одоо хүндрэл учруулдаг. Тэгээд хуримтлал хийх урам зориг ч юм уу те цаашдаа дахиж хуримтлалаа нэмэгдүүлэх зориг хүрхээ болчдөг. Тэгэхээр хуримтлалыг ямар хэмжээтэй хийх вэ гэдгээ хоорондоо сайн ярилцах хэрэгтэй. Тухайлх юм бол 50,000 төгрөгийг сар болгон тогтмол хийх юм уу, 20,000 хийх юм уу гэдгээ эхнэр нөхөр хамтдаа ярилцдаг байх хэрэгтэй. За дараачих нь хуримтлалыг зорилготой хийх хэрэгтэй байдаг. Зорилгогүй хуримтлал бол хизээч аваад хэрэглэх одоо тийм хэрэгсэл болчдөг. Тийм болохоор яг ямар зорилготой юм? Хүүхд чинь их сургууль сурах юм уу? Машин авах юм уу? За эсвэл одоо та өөртөө хэрэгтэй эд зүйл худалдаж авах юм уу? Гэр бүл дотор захилгаан бараа авах юм уу гэдгээ хоорондоо ярилцаад тэр зорилгынхоо төлөө хуримтлуулж болдог. За мөн хуримтлалыг эхлүүлж байгаа бол та хуримтлалаа нэмжих ёстой. Тэгээд хуримтлалаа өөрөө хянах хэрэгтэй байдаг. Тэгэхээр хуримтлал үүсгэх алхам маань ерөөсөө энэ 5 алхамыг бид нэр өөрийнхөө өрхийн санхүүдээр хийхээс гадна тухайлбал тэн дотроо илүү олон зүйлүүдийг ахаа задлаа цааш нь үргэлжлүүлээд хуримтлалын давуу талуудыг бий болгоо явуулдаг байгаа. За хуримтлалын алтан дүрм гэж байдаг. Тэгэхээр энэ хуримтлал яагаад өөрөө дүрмтэй байх ёстой вэ гэхээр санхүүгийн бас энэ зөв сахилга бат дадал хэвшлийг илэрхийлж идэг зүйл байгаа. За нэгдүгээрт нь бол маш их одоо юу гэдэг нь те огцом
ийм байдлаар хуримтлалыг ерөөсөө хийж болдоггүй. Яагаад вэ гэхээр хуримтлал маань бага багаар хийгээд дадал хөвшил болгох ёстой. Зуршил байх гэдэг. Тэгэхээр ерөнхийдөө бол бусад улс орнуудад нийт олж байгаа орлогынхоо 10%-ийг тогтмол хуримтлуулдаг. За Япон улсад ихэд 25%-ийг тогтмол хуримтлалдаа хийдэг байгаа. Тэгээ Монгол улсад бол сүүлийн 5-6 жил бол хуримтлалтаа өөр 28%-ийг эзэлж байгаа гэдэг нас их давуу талтай. За тэгэхээр хуримтлалыг тодорхой зорилготой байна гэдээ яриад байгаа бид нар. Тэгэхээр зорилгогүй хуримтлал бол өөрөө эргээд ямар ч төлөвлөгөөгүй, одоо хянах боломжгүй, гинтийн зүйл шууд аваад хэрэгжилждэг ийм одоо юу гэдэг нь сэтгэл хөдлөл шийдвэрт хүргэдэг учраас зорилго гэдэг зүйлийг заавал тавьж өгөх хэрэгтэй байдаг. За мөн эхлээд орлогоосоо хуримтлал гэдэг зарчмыг барих хэрэгтэй. Хүмүүс юу гэж боддог вэ гэхээр хуримтлал үүсгэх нь гэхээр хэрэгжилчээд үлдсэн мөнгнөөс хадгална гэж бодоод байдаг. Ингэж өрөөсөө бодож болохгүй. Эхлээд хуримтлалдаа мөнгөө хийн. Орлогынхоо ер нь бол зохистой хэмжээ 5-аас 10% хийх хэрэгтэй байдаг. Огцом их хэмжээгээр хийж болохгүй гэдэг зарчмаа заавал барих хэрэгтэй. Ингээд дараа нь үлдсэн мөнгөө хэрэглэх хэрэгтэй. Үлдсэн мөнгө гэдэг маань тухайн гэр бүлийн хуримтлалтаа 5%, 10% байсан бол үлдэж байгаа 95%-гээ бидний ярьсан шиг тогтмол зардал, тогтмол бус зардлуудаа хуваарлаж болдог. Тэгэхээр хуримтлал гэдэг маань тухайн өрхийн хувьд бол энэ маш энгийн, хялбархан одоо юу гэдэг нь те өөрийнх нь бас энэ баримталж байгаа чиг бодлого дээрээ бас анхаарч үзэх юм бол хэрэгжих боломжтой маш хялбар арга байгаа. За тэгвэл хуримтлал үүсгэж чаддаггүй хүмүүс маш олон шалтгаан ярьдаг. Хуримтлал үүсгэхэд орлого бага гэдэг, цалин ганцхан авдаг, зээл төлбөр төлдөг ч юм уу те, олон хүүхэдтэй гэд ингээд маш олон шалтгаанууд хэлдэг. Эсвэл манай Монгол улс жилийн 12 сар одоо юу гэдэг нь те, янз бүрийн одоо улирлын шин чанартай хувцас, баяр, наадам гэд ингээд олон зүйлүүд тохиож байдаг. Тэгэхээр энэ болгонд одоо мөнгө их зарцуулдаг учраас хуримтлуулах боломжгүй гэсэн хариултууд маш их ирдэг. За тэгвэл яагаад хуримтлуулж чаддаггүй юм? За нэгдүгээрт нь тогтмол орлого, тогтмол зардлаа ерөөсө бүртгэдэггүй. Жишээлх юм бол тухайн гэр бүл бол тогтмол орлого зарлага бол мэддэг. Байрандаа хэдэн төгрөгийг зарж байгаа. За зээлэндээ хэдэн төгрөгийг өгж байгаа гэдгийг мэддэг. Гэтэл тогтмол бус зардлуудаа заримдаа бүр хянаж чадах болчдөг. Маш их хэмжээний зардал гараад ирэх юм бол ерөөсөө өмнө нь хадгалж исэн, хуримтлж исэн мөнгөө хүртэл аваад хэрэгжилждэг байгаа. Нэг сонирхолтой судалгаа байдаг. Та ямар нэг санхүүгийн одоо юу гэдэг те гинтийн асуудалд орвол яаж шийдвэрлэх вэ гэхэд нийт судалгаанд орсон 1500 гаруй өрхийн маань 86% нь зээл авч шийдвэрлэнэ гэсэн байна. Тэн дотор 2% нь хуримтлалаа хэрэглэнэ гэсэн. Тэгэхээр нөгөө нэг санхүүгийн сахилга бат гэдэг маань өөрөө эргээд тухайн хүн өөрөө хуримтлал үүсгэх маш том бас нэг одоо юу гэдэг те ухамсарын асуудал байдаг байгаа. За мөн тооцоолоогүй гинтийн худалдаа авалтууд маш их байдаг. Реклам, зар сурталчилгаанд итгэх ч юм уу те. За одоо юу гэдэг хэмнэлтгүй амьдрах энэ бүхэн маань хуримтлал их боломжийг дандаа хааж байдаг. Тэгэхээр бидний нөгөө өөрсдийн маань бас буруу зуршил, дадал хэвшил маань хуримтлал үүсгэж чадахгүй шалтгаан болоод идэг байна. За мөн зарлагаасаа давсан орлогыг маш хэмжээгээр гаргадаг. Орлого маань өнөөдөр нэг их үүсвэртэй байхад гарч байгаа зарлага маань маш олон одоо төрлөөр гарч идэг. Хэмнэлтгүй зардлууд маш их гардаг. Жишээ нь зохисгүй зардал дотор одоо орой олгон хүүхэдтэй чихэр жимс авч өгөх, ундаа газтаа ундаа уух ч юм уу те авах ёстой зүйлээ илүү хэмжээгээр худалдаж аваад хог хаягдал болгох, зохисгүй хооллолт, эрүүл мэндийн асуудал эргээд тухайн гэр бүлд одоо юу гэдэг нь те орлогоос нь дандаа зарлагын давах ийм сөрөг үр дагавруудыг бий болгодог. За сайн судлахгүйгээр чанар муутай ямиг авчдаг. Тэгээ эргээ яадаг вэ гэхээр өнөө зүйлээ хэрэглэхгүй болдог, нөгөө зүйл маань хурдан одоо илэгдэж мууддаг, дахин тэр зүйлийг авах гэж зардал гаргадаг. Тэгэхээр анханасаа бид нар сайн судлаад яг чанартай тийм зүйлүүдийг авахд бас хоорондоо ярилцдаг байх хэрэгтэй. За хамгийн гол анхаарах зүйл бол ерөөсөө санхүүгийн сахилга бат. Тэгэхээр сахилга бат байна гэдэг маань өнөөдөр хүүхдээ бид нар хүмүүжүүлэхдээ сайн хүн болгоё гэж боддог шиг өрхийн санхүүгээ сайн байлгая гэж бодвол сахилга баттай бас болгох хэрэгтэй. За тэгэхээр бид нарт бас сонголтууд гарч ирнэ л дээ. Жишээлбэл хуримтлуулах уу, зээлэх үү гэдэг асуултууд дандаа гарч ирдэг. Зарим тохиолдолд хүмүүс яадаг вэ гэхээр асуудлыг маш хурдан шийдэх гээд зээл авъя гэсэн шийдвэрт хүрдэг. Гэтэл зээл авахд тэр зээл маань одоо юу гэдэг те хүүхдийнхаа сургалтын төлбөрийг төлөөгээ зээл авахд 2 жилийн хугацаанд ингээд бодит орлого маань дандаа зээл ингээд төлөө явахаар багасдаг. Сэтгэл ханамж маань ч гэсэн тэр байдлаас болоод ерөөхдөө бол бас таагүй байдаг зээл төлж явж байгаа учраас. Гэтэл 2 жилийн өмнө хүүхдээ сургуульд орохоос өмнө хуримтлуулчих юм бол хүүхдээ сургуульд орохдод тэр мөнгөө тэр сургалтын төлбөрт нь зарцуулж болдог. За энэ жишээг харах юм бол одоо юу гэдэг те 3 сая төгрөгийн сургалтын төлбөрийг төллөө гэж бодоход өнөөдөр
зээлхүү эсвэл одоо юу гэдэг нь те 2 жилийн өмнөөс хүүхдэд зориулаад хуримтлуулах уу гэдэг ийм сонголтыг харуулж байгаа. Жишээ нь зээл авах юм бол хүү төлөө явчихна. Хүү маань одоо бараг 400 гаруй мянга төлж байна. Гэтэл хуримтлал хийж байгаа хүн бол илүү харин зээл төлөхөөс мөнгөн дээрээ ахаад бүр хүүгийн орлого олоод авчдаг. Тэгэхээр сар болгон бид нар хуримтлалыг тогтмол хийж явах хэвээр их биш бага хэмжээгээр. Тэгтээ тогтмол Ингэжээж бид нар тэр зүйлийг дадал хэвшил болгож чаддаг байгаа. Тэгэхээр 5 жилийн дараа, 10 жилийн дараа гэдэг өрхийн санхүү өөрөө одоо юу гэдэг нь те санхүүгийн хувьд богино болон дунд урт хугацааны юм зорилго маань өөрөө хуримтлалын зорилго байж өгдөг. Хүүхдээ сургууль сургах юм уу? Одоо машин унаа авах юм уу? Байр саваа томруулах юм уу? Эсвэл залуу гэр бүл одоо юу гэдэг өнөөдөр шууд зээл аваад одоо цахилгаан эд барааны зүйл авах юм уу те? Эсвэл 2 жил хуримтлуулсан мөнгөөрөө сэтгэл ханамжтай тэр зүйлээ авах юм уу гэдэг ийм сонголтууд гарч ирдэг. Тэгэхээр хуримтлуулах уу, зээлэх үү гэдгээ гэр бүл маш сайн ярилцах ёстой. Хуримтлал гэдэг бол сэтгэл ханамж, тэр зүйл дотроо урамших, ахаад хуримтлалаа нэмэгдүүлэх, тэгээ сахилах батыг маш сайн бий болгож өгдөг учраас хуримтлал бол яаж ч утсаа одоо давуу тал ихтэй байдаг. Харин зээл маань өөрөө өнөөдрийн асуудлыг шийдэж байгаа боловч бас нэг талаараа ашигтай талууд бол байгаа. Мэдээ зээл авахд одоо удаан эдлгээтэй бараа ч юм уу үйл хөдлөх хөрөнгө авах нь ашигтай байдаг. Харин түргэн илэгдэх бараанд зээл авна гэдэг бол эргээд өрхийн санхуудаас хямралыг үүсгэдэг байгаа. За тэгэхээр хуримтлал өөрөө биднэрт ямар ач холбогдлыг өгдөм бэ гэсэн одоо юм давуу талууд байдаг. Жишээлх юм бол хуримтлал хийдэг хүн санхүүгийн сахилга баттай байдаг. Өнөөдөр дэлхийн олон газруудад олон гэр бүлүүд энэ хуримтлал хийх зуршлыг хүүхдээ багаас нь сургаад эхэлсэн байдаг. Хүүхдэд одоо гахаа худалдаж авч өгөх, аав ээж нь одоо хуримтлалын хайрцаг үүсгэх ч юм уу те. Эсвэл зарим айлууд бүр барианы шилийг хүртэл хуримтлалын сав болгоод хүүхдэдээ бэлдээд өгчдөг. Тэгэхээр санхүүгийн сахилга бат гэдэг зүйлийг эцэг эх өөрөө хийхээс гадна үр хүүхдээ ч гэсэн давхар сургаж авах боломжтой. За амьдралын томоохон зорилгодоо хүрэхийн тулд хийж байгаа энэ бол маш том алхам. Тэгэхээр гинтийн өвчлөл, эрүүл мэндийн асуудал, эсвэл санхүүгийн одоо гинтийн хямралууд тухайн өрхийн санхүүгийн байдалд одоо томоохон цохилт олж байдаг. Жишээлбэл гэр бүл дотор байгаа хэн нэг хүн нь өвдөх зовох ч юм уу те хэн нэг хүн нь одоо ажил төрөлгүй болоход тухайн гэр бүлийн санхүү шууд хямралд ордог. Тэгэхээр амьдралын төлөө томоохон юм зорилго тавьж байгаа бол өнөөдрөөс хуримтлуулах гэдэг энэ зүйл дээр гэр бүл хамтдаа анхаардаг, хамтдаа төлөвлөдөг байх хэрэгтэй. Ингийн бол ач холбогдол нь мэдрэгддэг. За гинтийн яаралтай хэрэгцээндээ зориулаад мөнгөтэй байх хэрэгтэй. Тэгэхээр яагаад өнөөдөр хүн мөнгө гинт хэрэг болонгууд хүмүүсээс зээлнэ гэдэг судалгаан дээр хариулж байна вэ те? Яагаад хуримтлалтай байсан бол энэ асуудлыг шийдвэрлэх боломжгүй вэ гэсэн бас асуултууд гарч ирж байгаа. Тэгэхээр гинтийн хэрэгцээ гэдэг бол хүний амьдрал байнга тохиолдож идэг, ийм гарч ирж идэг зүйл учраас энэ асуудал гэдэг зүйлийг гарч ирэхээс өмнө өрхийн санхүү дээрээ бас нэг тодорхой анализ хийгээд яг одоо ямар зүйл биднэрт одоо юу гэдэг нь цаашдаа улирлын чанартай юм уу, эрүүл мэндийн асуудлууд юм уу, эсвэл хүүхэд маань өнөөдөр нэг жилийн дараа их сургуульд орох гэж байгаа бол бид нэр тэндээ зориулаад хуримтлуулж эхлэх боломжтой. Өнөөдөр юу гэдэг нь те 20-д гарч байгаа 18-та залуучууд одоо залуу үеийнхэн маань санхүүгийн боловсралдаа маш их анхаардаг болсон. Одооноос өөрсдийнхөө гэр бүлийн амьдралд бэлдээд гэрлэлтэн зориулаад хурмаа ихтэй уртал хуримтлал хийдэг болсон. За хятад улсад уртал дал төрөвч гэж байдаг. Дал төрөвчийн нууц гэж байдаг. Тэгэхээр хятадууд бол ямар ч ядуу амжиргаа доогуур байсан заавал хуримтлал гэдэг зүйлийг гэрлэлтэндээ бүр одоо юу гэдэг нь те оршуулгын зардалтаа хүртэл өнөөдрөөс бэлдэж эхэлдэг байгаа. Тэгэхээр бид нэр энэ хуримтлал гэдэг зүйлийг тэр гинтийн яаралтай хэрэгцээнээс гадна амьдралын том хэрэгцээндээ зориулаад хийх ёстой алхам байж байдаг. За санхүүгийн аюулгүй байдлаа хадгалж чаддаг. Хуримтлалгүй өрөх бол ерөөсөө эрсдэл гэдэг зүйлийг гарч ирэхэд давж гарах одоо юу гэдэг хүчгүй болцсон байдаг. Тэгэхээр зарим гэр бүл маань зээлээс зээлийн хооронд үр төлөөд санхүүгийн хувьд хямралд ороод маргааш одоо яаж өрхийн одоо хоол хүнсээ олох вэ гэдэг ийм асуудлуудад одоо стрессдж идэг. Гэтэл боломжтой байгаа нөхцөл байдал дээрээ тогтмол хуримтлалыг үүсгэж явах юм бол тухайн санхүүгийн аюулгүй байдлаа хамгаалах боломжтой байдаг. За үрэлгэн төлөвлөөгүй зардал гаргадаггүй. Тэгэхээр сүүлийн үеийн судалгаанууд дээр тэр өрхийн хувь хүний санхүү төлөвлөлтийн судалгаанууд дээр харж байхад төлөвлөөгүй зардлуудыг өрх маш их гаргадаг.
тухайлах юм бол одоо юу гэдэг нь те хоол хүнсний зардал дээр төлөвлөхгүйгээр тодорхой тэмдэглэж хөтлөж авч гарахгүйгээр одоо хамаагүй зардлуудыг их гаргадаг. За эсвэл одоо авах ёсгүй зүйлийг одоо худалдан авалт хийждэг те. Гэх мэтчлэн хоорондоо зөвлөлдөж ярилцаагүй байдлаас болоод ийм үргэлгэн төлөвлөөгүй зардлуудыг гаргаж байдаг. Тэгэхээр хуримтлал маань өөрөө маш олон төрлийн ач холбогдолтой учраас өрхгөр өөрийнхөө хуримтлалыг үүсгэхэд гэр бүлээрээ хамтдаа хинийхэн одоо юу гэдэг нь те хэрэгцээ чухал байна вэ? Хинд өнөөдөр одоо дараагийн 2 жил, дараагийн 3 жилд одоо тодорхой зорилгын төлөө хуримтлуулах хэрэгцээ байна вэ гэдгээ хоорондоо ярилцвал маш чухал байгаа. Тэгэхээр энэ дээр бас нэг жишээ хэлье гэж бодож байна. Жишээлх юм бол нэг айл байна. 3 хүүхэдтэй гэж бодъё. За аав ээж 3 хүүхэд нь магадгүй нэг хүүхэд нь 15 та ч юм уу те, нэг хүүхэд нь 8 та. Гэтэл хамгийн бага хүүхэд нь 3 настай байлаа гэж бодъё. Гэтэл энэ гэр бүлд байгаа энэ 3 хүүхэд өнөөдөр юу хүсэж байна вэ гэдгийг эцэг их нь сонсож явах хэрэгтэй. За хамгийн том хүн магадгүй би хэл сурмаар байна. За дунд хүн дугуй авмаар байна гэж болно. Гэтэл хамгийн бага охин нь би одоо чихэр жимс тоглоом авмаар байна гэж болно. Тэгвэл аав ээж хуримтлал гэдэг зүйлийг хүүхдүүдтэй зориулаад зоригтойгоор тийм санал болгож болно. Өнөөдөр хамгийн чухал зүйл бол ах чинь хэл сурах гэж байгаа учраас эхлээд ахын чинь хэрэгцээг хангая, мөнгөө хуримтлуулъя. За дараагийн сар чи дугуй авах учраас чамд зориулаад мөнгө дараагийн сар чамд зориулж хадгална. Харин чи тэр тоглоом авахын тулд өнөөдөр өөрийнхөө хуримтлалын айцганд хүмүүсийн өгсөн мөнгийг хийн шүү гэд хүүхдүүдтэй бид нэр эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэх ёстой байдаг. Тэрнээс хүүхд маань ирээдүйн гэр бүлийн амьдралд одоо ороод явхад өнөөдөр аав ээж зааж өгөөг бол яг л таны толны тусгал болдог. Тэгэхээр та хуримтлал дээр анхаараарай. Баярлалаа.